За сайн байцгаана уу? Ариун санаа байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө цагаан чанаад гоёлон өмсөд тооноор нар тусахын өмнө хүүхдүүд бид нар өвөөгийн цуглардаг. Гэр дөрөн хүмүүс гараад зүрүүлэн зологжээ. Ажаал байсан чинь аав ээж хоёр хооронд золгосонгүй, авгаа нөхөр хоёр хооронд золгосонгүй. Ардын ёсыг би мэдэж авлаа. За. Их чинь багтаа ингээл айл руу ороод цагаан сарын юм шүлэг уншаал тэгэл амирх мөнгөтэй болдог байсан. Тэгээд бүгдэнд нь цагаан сарын минь төргийа. Тэгээд өтөлөө олно ороод цар шиндэ сайхан шинжилчихээрээ. Угаасаа энэ бичлэг битүүний өдөр л бичиж байгаа юм л та. За тэгээд ер нь ингээ битүүний өдөр яг гадаадад байгаа менют л бол амар жаргалтай байдаг. Яагаад тэгэхээр нэг тийм амар цэвэрлэгээ хийгээд идэж явах нь бэлдээд ингээд гүгээд байдаг болохоор. А гэхдээ битүүний өдөр би жоохон завгүй байна. Ямар завгүй байна гэхэлэр нөгөө үзэгчдийн зараалт явна. Ямар зараал вэ гэхээр нөгөө би чинь гоо сайхны юм аа зүгээр захиалмаар байвал захиал махиал гэж хэлсэн чинь амар олон хүмүүс байнга захиалаад байгаа хгүй. Тэгмүүд эдрийг чинь би бүгдийг боож баглаад тэр юу руу хаа байсан Монгол 5 руу яваад тэгээ тэр мэрийг нь өгөөд гэхлээр бас надад амар ажил болоод байна. Тийм болохоор үүнээс хойш түнээс цааш захиалга авахгүй болохыг мэдэгдээ. Бодлоо. Хэрэгтэй байвал захиалаарай. Одоо тэгэхээр юу вэ гэхэлэр бараа ирсэн ийм том эдрийг одоо хүмүүсийнх нь юу захиалсан хүмүүсийнх нь тэр захиалгарууд нь хувааж хийгээд тэгээд эдрийг аваад Монгол 5 гэдэг газар руу яваад тэгээд нэг юу юм байна да. Битүүн юм байна да. Очиж нэг бууз олж иддэг юм уу гэж би бодож байна. Цагаан сарын нөгөө нэг Монгол дахь цагаан сар, Солонгос дахь цагаан сараа ерөөл нь өмнөх жилүүдүүд яг адилхан явагддаг гэсэн баггүй юу? Тэгсэн чинь энэ жил Монголын цагаан саргаас амар хойшлцсан юм байлээ. Тэгээд одоо Монгол хүн байна да бас тийм Монголынхан битүүнээр бас юм мэдчихмэрлээ. Тийм ээ. Би ихтэй дөнгөж хайхан сэрсэн чинь нүр амар хөөгчиж гэтээ та нар намайг хөөрхөн гэдэг юм бич байгаа тийм. За come on. Юу хийх вэ гэхээр одоо энийг хэдүүлээ юу яана? Энэ жижигхэн бакснууд руу хийн. Би сая энэ жижигхэн бакснуудыг хаанаас олж ирсэн гэж бодож байна. Хог ухлаа шүү дээ би бүр хөөе. Гаднаас хог ухаж ийм жижигхэн бакс олж ирлээ шүү дээ. Ямар ядаргаатай ингээд тэр юм явуулахад чинь бас юмнуудаа ингээд хийгээд ингээд жоохон хагарч магарахаар ингээд ус мустай юмнууд байх юм бол тэдрийг бас цаас мацаар ороогоод юу яа багил тэхгүй бол дээр нь хүнд юм тавьчих юм бол хагараад ингээд яачдаг мачдаг гэд. Тэгээ нэг үйлчлүүлэгч юм маань нэг төөнөр хагарч ирсэн юм аа. Тэгээд энэ удаад болохоор жоохон хэдүүлээ хагалчихгүй хүн шиг зэв үдцгэнэ заяа. За. Тэгээ дээрэс нь өөр бас бус юмнууд байгаа. Скотч. За. Come on, дагаад ир. Яа. Би гэрийнхэн барилгыг өөрчилсөн мэдэгдэж байна уу? Одоо тэр шкаф чинь ингээд энэ талд идэг гэсэн шүү дээ. Тэгээд нэг уржиг дээр байна уу? Гинт өвчин өдлөөд хамаг юмнуудаа ишин тийш ингэж бахан ингэж үзээд ямар ч амар хүндий. Тэгээд яг хөө би чи хүчтэй юм болохоор тэгээд солилцсон л тоо. Зя, та нар минь тэгээд сайхан гэр орноо цэвэрлээл Үхтлээ их цэвэрлэгээ гэж байцгааж гинөө. Өшвэ. Тэгээд цэвэрлэгээ гэж хоолоо бэлдээл. Би нэг тийм битүүн гэхээр нэг юм санаанд ороод идэв. Манайх чинь аавын талын эмээгийн би чинь цагаан сараа хөвчлэн тэмдэглэдэг. Одоо ингээд гэр орны цэвэрлж хийдэг гэсэн баггүй юу? Ээжийн талын эмээ бол угаасаа гэр нь 24/7 жилийн 365 хоногийн 24/7 бүр цэв цэмцгэр. Ягаад тэгэхээр манай ээжийн талын эмээ маань ингээд нэг ширхэгч үсийг ингээд зүгээр байлгадаг. Бүр ингээд амар юм ингээд хийж байгаа харагдтал юм бол дандаа гэрээ цэвэрлж идэг. Тэгээ манзэн бол ээжийнхаа ээд талын эмээ дээр очингууд ингээд үнэн цэмбгэр амар цэв цэвэрхэн. Гадаа гарч бөмбөгөө шил зодтолж байгаа л орж яриад хувцас сольж өмсөөл эмээ угаасаа орж хувцас өмс соль гэдэг байхгүй юу? Битим халтар байлаар галтар царил яваад тэгээд бол амар гоё байдаг гэсэн. Ийм их юм захиалсан. Тэгээ одоо эдрийг хэдүүлээ энэ хүний хаар нь хуваарлаад бакс руу хийгээд тэгээд би одоо яаж ийм көсрийн царилтай Монгол явна. Та нар миний арсыг анзаарсан уу? Би арсандаа очиж ойр дарс ажиллагаа энэ төр аваагүй нэг очсных гэж бодоод ингээд бүх юмыг хийлгсэн заяа. Бүх аппарат, режуран, тарай, марай гэд. Тэгээ урж өдөр хийлгсэн. Тэгээд өчтөр бүр ингээд тарайны сорин моринууд амирх байгаадсан баггүй юу? Тэгсэн чи одоо бүгд зүгээр болчих. Хүн ер нь хөвгшөрхөөс өмнө, өвчлээ сухаас өмнө арьсаа бүр гачин болохоос өмнө арьсандаа ингэж
юугаа явах хэрэгтэй юм бэлээ шүү дээ. Юугаа арчилгаагаа хийх хэрэгтэй юм бэлээ. Заавал аимшиг арьстай болсныхон дараа тэгэл одоо би арьсандаа юм хийн гэх юм бол угаасаа тэр арьс чинь чамайг хүлээж авах хүчгүй юм бэлээ. Тий. Муу амьсгаанууд та нар намайг ямар их зарж байна. Одоо дараагаас ахуулаад захиалахдаа та нар надад 10,000 вон нэмж өгөөрэй. Тэгэхгүй бол би чинь бас ирж очиж таксины мөнгө төөрөг те. Нэг Монгол тав болохоор би чинь бас монгол хүн байна да. Монгол хоолмол идмээр байдаг байхгүй юу? Юу? Энэ их амар гоё яштай хүн байгаа зэ надаас юм захиалсан. Манай дүү юм яг жоох удах нь удацсан заяа. Тэгснээ бүр үнэн хөөрхөн яштай. За яах вэ? За яах вэ? Та тэгээд өөрийнхөө мөнгөөр байнаад бити аваарай би юмыг хаглаа гэсэн байхгүй. Би хаглаагүй. Ингээд би буруу боогоод аваач тэнд хаглагдчихсан. Тий. Тэгээд ани шинээр аваад бүгдийг явуулъя гэсэн. Яах юм бэ ана гэ. Зүгээрээ их чинь бас тэгж жагаад юутай хөө юу гэдгүүлээ. Хариуцлагатай хүн. Окей, хариуцлагатай. Хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ юу юм бэ? Би шал өөр бах юм захиалсан биш үү? Гаагүй байгаа. За энэ бол энэ тосон юм шиг байна. За нэг дүү үгийг болохоор ингээд юу бол болчихлоо. Нөгөө нэг энэ болохоор бас нэг өөр хүний юм байна. Тэгээ үлдсэн нь энэ хүүхдийнх юм биш үү? Үлдсэн нь энэ дүүгийнх юм байна. Энэ юу надаас юм захиалж байгаа хүүхдүүд айгүй уг нь бол айгүй хөөрхөн ааштай заяа. Айгүй тийм харилцааны соёл моёлтой. Өө чи нарда. Чи яхан тэр ихч рүүгээ хамт явах юм уу? Хамт явж болно шүү гэж ихөө. Бас хөөрхөн юм жижиг сажиг симплнүүд хийсэн байна. Энэ симплнүүдийг гэхдээ би бүр хамгийн хөөрхөн ааштай дүүдээ өгөхөр шийдлээ. Энэ симплнүүдийг ийшээ нэ. Энэ саяны тэр юм баглж байгаа тэр охины охиас амар гоё ааштай охин бэл. Окей. Манай нөгөө дүүгийнх болохоор энэ юм байна. Энэ гэхдээ энэ одоо би өөрөө захиалсан баг та. Би одоо иймэрхүү юм бол төрхөхгүй дээ ямар сони. Ямар сони. Даанч тийм баха би нөгөө нэг одоо энэ дүүнерээс авсан тооцоо моцооны асуудлууд байгаа штэ. Тэр нэг жоохон нэг л тооцооноос илүү гараад амар их санагтаал хийсэн байхгүй юу? Би чинь бас тийж яагаад ингэ тооцоо моцоо авахтай амар тэнэг бодсон юм бэл. Ягаад тэгэхээр интернет Монгол руу мөнгө явуулах одоо ханшаар нь бодоод ингээ жоохон мөнгө авсан байхгүй юу? Тэгэнгүүт уг нь бол би 2.6-аар бодож ингэ мөнгнүүдийг Монголоос татаж авах хэрэгтэй байсан юмыг 2.4-өөс татаж авсан заяа. Тэгэнгүүт ер нь бол надад жоохон гарлахтай байсан гэсэн үг. Гэхдээ зүгээрээ хүнд ер нь мөнгө гарч иж орж иж ер нь хүн яадаг л та. Энэ одоо юу юм бэ? Одоо нөгөө нэг шүдний имлэг яваад гүгээдсэн шүү дээ. Тэр шүдний имлэг маань болохоор тэр шүдний имлэг маань болохоор одоо 3 сарын 4 болтол одоо Солонгост ер нь улаантай өдөр байх байхгүй юу? Тэгээд 4-нд аваач нэг ингэ суулгана. Тэгэл би адууны шүттэй болоод Окей, ямар ч үсэн өөртөө амар санамсаргүй байдлаар би юм захиалсан юм байна. Энэ хоёр нэг брэнд, энэ болохоор юу юм бэ? Lotion. Энэ болохоор серум юм байна. Ой, нэр угаасаа миний серум дуусчихсан шүү дээ. Энэ бол болохоор юм байна. Энэ бол ингээд. За өөр энэ хөөрхөн дүүд чинь маск аваагүй юм шүү дээ. Өөрийнхөө маскнаас нэг хоёрыг бэлгэлчихдээ юм уу? Тгий те. Ягаад тэгэхээр амар хөөрхөн ааштай. Би өөр нь ингээд заяа. Ингээд дүү бол дүү шиг байгаа хүмүүст ингээд амар хайртай. Ингээд насан дүү бол дүү шиг байгаа хүмүүсийг харахаар ингээд би бүр хайр хүрээд улам тийм жоохон би өөрийгөө ихт гэдгээ мэдэрчж байгаа болохоор би тэр хүүхдийг улам ингээд гоё чингөөдөж өгнө гэхийг чинь одоо юу гэдэг лээ. Ер нь байгаагаа зориулмар санагдаад идэг заяа. Амар сонио. Ани нь өөрөө маск авч чадаагүй. Тэгээд миний хөргөшн дотор 3 маск байгаа байхгүй юу? Одоо 2-ыг өгчээ заяа. Яагаад тэгэхээр чи үнэхээр хөөрхөн охин байсан шүү. За. Эдрийг за энэ дүүх болсон, энэ болсон. Энэ бас болсон. Эдрийг л одоо хэдүүлээ жижигхэн юу ячмаар байна. Боли гарч 3-д хэдүүлээ хайрцаг олж ирээ. Энэ дүүх болохоор арай л угаасаа том юм байна заяа. Ээж нь хальт гарч хогоо ухчаад ирээ. Би чи хог ухаад гэртээ ийм хогноосоо оруулж ирээ тавьчихсан шүү дээ.
Миний арьс харагдаж байна одоо энэ гэрэлтээд жоохон тийм зүүн мөний тийм одоо соригтой байгаа. Жоохон хөхөрч мөхөрчсөн. Одоо гадаа солонгоцтой амар гойлцсон заяа. Юу тийм 100. Энэ дандаа том цаас арцнууд байна. Хөөш. Энд ч жижиг цаас арц шүү дээ. Та нар одоо ингэ намайг хог мог ухаа явж ийн гэж мэдэж гэнэ мэдэхгүй байна уу? Энэ яг болох юм шиг байна. Хашаадтай яг гэрээ урд байлаа. Яасан хоёр намайг гараа зөлбөн царайл алга болчихсон бодсон вэ? Үүдэн түлээгээ зөксөж явах юм. Хайчвал гэж би. Энэ хэдэн хүмүүс чинь би энэ юм миний зүгж явуулах гал ирлээ шүү дээ. Дошо. Сайн олж ирсэн цаас ярьцаг энэ юм байна. Сайн олж ирсэн цаас ярьсан дотор бол манай дүү юмуд багтана. Манай ээж аав хоёр ингээл миний бичлэгийг үздэггүй юм шиг царайлал анхандаа ингээл битэн юм илий балан мал юм яриад наадах бойл мойл гэд намайг тэгжсэн байхгүй юу. Ягаад тэгэхээр манай ээж намайг амар хүмүүжлэлтэй мэддэг байхгүй юу. Тэнгүүд ингээд гадаад руу гарангуудаа жоохон гэр бүлээсээ холдонгуудаа ингээд төлөөрөө толгоогоороо бүксийгээд гэдэг л яг тийм болоод байна гэд жоохон намайг занидсан байхгүй. Тэгсэн чинь одоо ингээд тэгээ тэрээс хойш би нэг тэгж хэлсэн. YouTube-ийг мал үзэхэ болчих. Битгий үз би гойж ин би өөр YouTube-ийг ингээд гоё хиймээрээ голол хийж байгаа мами sorry гэдгсэн чинь ээж би наадах ёстой үзэхгүй гэхлээр битгий үз гэдгсэн чинь сүүлд ингээд ээжтэйгээ юм ярьжсэн чинь минийх өөрөө сонирхолтой юм хийгээч гинэ. Тэгэхээр би хүүши үзээд аам биш үү гэж одоо хөөхөн. За сүүлд гэтээ нөгөө гоо сайхны имлэг дээр очисон чинь надад гоо сайхны имлэгээс амар гоё бэлэг өгсөн. Маск заск ампл өгөөд. Тэгээ ингээд шүдний имлэг дээр очисон чи хоёр монгол ажилтан хоёр охин надаас ингээд чамаас фитнес хичээл авмаар байна. Тэгээд бас нөгөө арсны имлэг дээр очисон чи арсны имлэгийн монгол ажилтан охин чамаас хичээл авмаар байна. Ер нь гэтээ би ингээд өөрийнхөө мэрэгжил мэдлэгээрээ ингээд те өөрийнхөө эх орныхоо монгол хэлээрээ заахаар бас надад ингээд гоё юм байгаа юм л та. Гоё байдаг байхгүй юу. Гэтээ би чи өөрөө амар тийм ажил мэжилтаа гэх юм бол тийм яг одоогийнх шиг ингэж амар гоё инээж минэж амар гоё ингэж харчиж марчиж чаддаг байхгүй юу. Үнээр хийж чадахгүй бол би загинчдаг байхгүй юу. Би бүрний солонгос чи хийж чадахгүй бол угаасаа бойл дээр эрхлэх газараа очиж эрхэл надад одоо эрхлээ яад юм аа ингэ загнаа хийсэн чинь гомдоод тэг би явлаа гэхлээр явахгүй тэгээ хөвөө явуулсан шүү дээ. Гэтэ яг миний сэтгэл баг зэрэг өвдөх нь өвдсөн заяа. Тэг өвдлөө гэд яах юм. Ирээл ингээл юм ярих гэж ирсэн юм уу яасан өчтөр би ингэсэн байхгүй тэгсэн байхгүй гэл. Тэр 50 минутын одоо 50 минутын турш надаас хичээл авч байгаа хүн чинь 50 минутын турш надад бараг 50-60 мянган вон төлж байгаа мөртлөө ингээд 50 минутаа ингээд сурах юмагаа сураад хийх юм хийгээ явчих гэсэн тийм ямар ч бодол байхгүй ингээл ангалзаж тангалцгаа бодоод тахлаа ингээд би тэр хүний өмнөөс ингээд жоохон ингээд бачуураад байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь би ажил төрлөө ихтэй тэгэж амар найл гээл юу хамаагүй яриад ингээд чаддаггүй байхгүй юу. Тэгээд нэг солонгос их надад гомдож тэгэж хөөгдөж явсан юм. Тэгээд одоо надаас ингээд амар удаан хичээл авч байгаа нэг монгол ихч байгаад тэмцээнд бэлдээд байгааг яриад байгаа шүү дээ. Энэ их бол бүр өгтлээ загнуулж байгаа мөртлөө тэгээ амар хөрхөн мундаг амар өөрчлөлт гаргаад яваад байгаа. Яг хөө би хүн загнах шаардлага байхгүй л дээ. Ёсгүй. Гэхдээ би тийм одоо мэдээж миний ажил мэргэжил би нэгөөш сурцсан мурцсан гэж одоо үзэж байгаа учраас чабушим гэдэг юм байдаг байхгүй юу. Одоо ажлынхаа солонгос хэлээр чабушим гэдэг. Монголоор одоо юу гэдэг юм. Ажилдаа бол би хинэж ард орохгүй тийм болохоор зүгээр бити тийм намайг одоо яагаад вэ? Нэг тиймэрхүү. Би одоо өнөө маргаашнаас самбрааг гоё захиалаад солонгос хэл заан заяа. Одоо тийм нэг бас өөр охтууд байна заа. Би энийг чи ажил болгож хийдэггүй зүйл шүү дээ. Ажил гэж би боддоггүй зүйл шүү дээ. Тэнгүүд ингээд тэр чинь би захиалангууд ирнэ, би завтай үед аваач ч өгнө. Тэгээ тэр газар чинь ингээд те явуулах өдрөө явуулна гэх мэтчлээ ингээд цаг үе мөч ингээд таарахгүй байгаа үе зөндөө шүү дээ. Тэнгүүд альптай юм чи ингээд миний юм хаана байна, маан байна. Бараг аваад гудалцсан уу, ухаан юм яриад зүгээр хүний стресс хөдөлгөөд аяа зүгээр танаар. Тиймэрхүү муухай ааштай охтуудаас бэлээ бас. Тэгээ шууд нэг нь болохоор би тэр таван дээр чи аваачаад өгсөн штэ. Одоо каргогоор очичноо.
Тэдний өдөр гарна гэснэ гэдэг. Гарна гэсэн гэсэн чи юу вэ? Бараг 14 хоног ямар амир удаа ингээд тэгэхээр каргорон залгаж байгаа. Наатаха буцаад над руу манай гэрлэж битчих гээд ууранда. Тэнгүүдээ буцаад би мөнгө явуулсан. Муухай ааштай гэж. Ер нь ингээд хүн хүндээ гой зантай гой ааштай гаргаж явж байгаа юу. Би ягаад ч өнөөдөр ингээд хүн цагнаад юм биш. Бимба найз руугаа залгаад бууж идэв гэсэн чинь манай бимба ханаа төрчихсөн. Тэгээ халуураа гэртээ байна гэхлээр нь окей гэд нөгөө нэг зулаа найз руу залгасан чинь авгаач уцаахгүй унтаадах шиг байна. Тэгээд тийм болохоор ганцаараа лүүсэр царайлж угаасаар арга аахгүй. Такси маань ирчихлээ. 안녕하세요. 네, 기사님 최대한 빨리 가주세요. 감사합니다. 오씨. Гэтэ зүгээр. Нөгөө нэг юмнуудын найз каргонд хийчээд тэгсэн чинь усан цэнийг дуусаад тэгэхээр нойрхон таньдаг найзынхаа өмсний тэр салон дээр нь очиод хальт цэнэглүүлээд тэгээ манайд байхгүйсэн. Тэгэнгүүт нь заа гээд уцаа хальт цэнэглчээд тэгээ явъя да гэж би бодоод уцаа үлдээнгүүтээ хоолны газраар тоол идвэ. Тэгсэн чинь ийм көсрийн царайтай заяа би тэгснэ ганцаараа Монгол хоол идээд. Тэгэнгүүтээ хоолоо идчихэд ганц хоёр кофе авчаад байсан хүмүүст нь тэгэл яг уцаа авах гал ингээд тэр одоо манай зэгчин GI нэг доошоо ордог лифтээр явдаг тийм газар байсан байхгүй. Тэгээ лифт хүлээгээд ингээд зөгчөөсөн чи араас хөөй гэж тэгэхээр би бүр гайхаад эргээ арчны хоёр жоохоо охин заяа. Ариу санаагчээ. Би бүр сайн байна уу гэдэгсэн чи. Би таны бүр амар үзтээ шүү. Би таны фэн гэж би бүр ингээд шок. Яг л би көсрийг галтар царайлцсан ингээд бүр ингээд одоо хаа тэгээ би бүр хүүе за баярлаа ямар амар санаа замбар юм бэ та ирч чадаа гэдэгсэн чи. Ани зураг даруулъя. Тэгэхээр нь би ийм аим шахалтай зövж хат хоёр яаж зураг дарыг гэж хэлж чадж байна гэдгсэн чи. Юу яриад байгаа амар хөөрхөн байна гэд. Тэгээ зураг даруулаад ёо тэгсэн чи яг тухайн үед ингээд би ч өгд хүн амтаас ичдэг төрлийн юм биш байхгүй юу. Тэгсэн чи гинт бүр ингээд нүүр амар улаагаа заяа. Бүр ингээд балмагтаад бүр ингээд нүүр часуулгаан болцсон. Тэгээ найзынхаа тэр газар л орны баа найз ирсэн лээ. Ёо галтайс юм ганцаараа хоол идээд тэгснэ бодоггүй явжсэн чи зураг дараагаад миний зургийг бүр дарсан гэж боддоо ёо. За окей. Тэгээ баг гэртээ ирчлээ одоо. Гэрээр хальт орж хуцаа салчаад ажилдаа явж бэлтгэлэн заана. Тэгээд өнөөдрийнхэн бичлэгтээ та байсан. Та бүхэндээ маш их баярлалаа. Ариун санаа байлаа. Тэгээд сар шиндээ сайхан шинжилчихээрэй.